За үзэгчдээ Улаанбаатар марафон эхлэхэд 2 хоног үлдсэн байна. Марафонд гүүхээр төлөвлөж байгаа үзэгч залуучуудад зориулаад гүүхж байгаа хүн юун дээр анхаарах ёстой вэ гэсэн зөвлөгөө мэдээллийг хүргэхээр 2 зочин урьсан байна. За өнөөдрийн манай зочин Бөмбөг атлетикийн олон улсын хэмжээний мастер Шгшээ багийн тамирчин Ган Тулга улсын хурлын гишүүн Саран Чулуунаар ирсэн байна. За өглөө эрт босож манай үзэгчдэд зөвлөгөө өгөхөөр гүүхээр ирсэнд баярлалаа. За өглөөний минь Өглөөний минь гоё өглөө байна те бороо орчихсон. Яг энэ цэцэрлэгт ирсэн чинь бас олон хүн гүүх гээд бэлтэж байгаа. Гүүх нь одоо баг одоо манай залуучуудын дунд их тренд болсон, энгийн дадал болсон мэдэгдэж байна шүү те. Танд ялангуяа их мэдэгдэж байгаа хта. Тийм тэгээд Улаанбаатар марафон маань одоо яг болоход 2 хоног үлдсэн байна. Хүмүүсийг бол нөгөө бүх бэлтгэл ажил, бүх юм нь бэлэн болсон байх гэж бодож байна. Тэгтээ яг нөгөө Улаанбаатар марафоны яг одоо анхлан одоо оролцож байгаа, анх гүйж байгаа маш их хүн байгаа бох. Энэ хүмүүстэй яг ингээд тодорхой хэмжээний зөвлөгөөгөө дуруулаа ингээд юу гэж бодож байна. За мэдээж яг гүүх юм нь бол одоо нөгөө хүний одоо нөгөө бие одоо гүүхэд яг бэлэн болцсон байх шаардлагатай. За тэр нь яг их тэр мэдээж эхлээд бол шууд одоо босоод гүйж болохгүй. Дасгал хийж одоо бие булчин бие Махмадаа одоо сэргээх хэвээр. За тэгээд яг толгооноосоо ингээд дээд бүшнөөсөө ахуулаад ингээд дооч мөчөө хүртэл ингээд бүрэн ингээд халаагаад сэргээгээд за тэрний дараа бол үндсэн бэлтгэл үед гүйлтийн бэлтгэл дасгал эхлэх хэвээр. За дээд мөч за толгооноос эхлээд гуруулага. За толгоогоо хоош ингэж дуршин дараад ингээд за энийг олох дээр ингээд 8 тонд 1 2 3 4 5 6 7 8 за ингээд хажуу тал руугаа тийм ингээд энд чинь ингээд нэг юм сунах мэдрэмж төрүүлээд за 1 2 за энэ нөгөө талаа за ингээд энэ толгойнхоо ингээд байрлалыг дөрвөн тал руугаа ингээд яг тэгш одоо энэ дээд хүзүүний толгойн эдисийг ингээд сэргээж гин за ингээд хоошоо өрөөнөөс ингээд хоошоос хөлөө жоохон мөрний хэмжээнээс илүү зай авангуудаа за баруун гараа эргүүл хоош 1 2 3 за анх гүйж байгаа гүүгчд маань Улаанбаатар марафонд орох гэж байгаа гүүгчд маань ийм мэдчлэнгээр одоо гүүхийнхээ өмнө бие маш сайн одоо сэргээж тий Халаахгүй эхлүүл ер нь юу болох? Халаахгүй эхлэх юм бол одоо ер нь орчин ширмэс халаагүйгээс гинт огцсон одоо хөдөлгөөн ачаал авах юм бол бэртэл гимтэл авахаас ахуулаад одоо эрсдлүүд бас их байдаг байгаа. Тийм заавал халааж байгаа хэрэгтэй. За ингээд гарын юуг бол ерөнхийдөө бүтэн ингээд халаанд хоош нь нууршин дээш нь доош нь гар болох дээр хүмүүс яг нөгөө гүүхтэй нөгөө гарыг бас ингээд нэг ач холбогдолгүй гэж боддог. Гэхдээ гар бол маш их ач холбогдол гүүлтийн спортын хамгийн нөгөө яг баланс яг ингээд барьж идэг. Тийм нөгөө хурдан гүйсэн яг энэ гар чинь савж ээж ин чинь нөгөө хөнгүүдэг штэ. Тэгэхээр гүүлтийн яг энэ балансыг бол гар бол маш сайн барьж идэг бас гарыг бол маш сайн халаах хэрэгтэй. За дараа нь нуруу халаана. Нуруу бол нөгөө бас л нөгөө гүүлтийн спортын гол нөгөө биеийг нөгөө тэгш одоо барьж өгдөг байхгүй юу? Тэгэхгүй бол нөгөө хүмүүс нь жоохон ядраад ирэхтэр ингээд бүгтийгөөд ингээд унд юм уу те ингээд юугаад ундаг тий. Тэгтэр энэ нурууны дасгал за энэ нурууны халаалт хөдөлгөөнч гэдэг юм уу эднэр бол ингээд маш сайн үүрэг оролт бүх юм үүрэг оролттой гэсэн. За тэрний дараа ингээд одоо энэ таазны юунууд байж болно. Таасны халаалтын юунууд. янз бүрийн хөлтөө ч юм уу те бүх хүмүүс тасалж болно гэдгийг үзүүлбэл бас зүгээр юм байна гэж бодлоо. Би бол одоо гүүгөө хасар удаж жагаад хөдөлж байгаа хүн учраас айгу чанга байгаа. Гэтэ яг бас ингэж болно шүү дээ те. Гин шийдвэр гаргаад найзуудыгаа дагаад одоо би гэн гүүгээд үзье гэж шийдчихдэг шүү дээ. Гэтэл би чинь нэрээ нэг гүүлтийн бэлтгэлгүй байгаа юм чинь гүйдгүй юм чинь болохгүй байх гэж бодоод байдаг л да. Ер нь гүүхээс өмнө хэд хоног ядаж гүйсэн байх шаардлагатай бэлтгэл хийсэн байх хэрэгтэй. Тий, энэ бас маш чухал. Ер нь бол шууд одоо гүүнэ гэдэг бол бас эрсдэлтэй. За нэг гүйлт чинь яг
гүүн гэдэг нэг энгийн сонсогдож байгаа юм шиг мөртлөө маш их нэг зурсны үйл ажиллагаа одоо ажилдаг тийм ээ. Ингээд ийм одоо юу гэдэг наазах нэг одоо манайхны ярьдаг багтрах ч гэдэг юм уу. Мэрслүүд ингээ гарах учраас заавал одоо наан гүүж бэлтгэл хийж өөрийнхөө биеийг одоо ер нь гүүж чадах нь уу те хэдэн километр гүүж чадах нь ингээ дасан зохицох тийм бэлтгэл заавал хийсэн байх шаардлагатай. За тэгээд 3 сарын өмнөөс бэлдэж гүүж эхэлсэн хүн 21 буюу 42 км-д гүйх боломжтой. Яг одоо ингрээ номер аваад яг гүүхэд бэлэн болсон гүүгчт маань одоо яах вэ гэхээр одоо идж байгаа хоол ундан дээр анхаарах хэрэгтэй. Хөнгөн чанарын за нүүрс усны агуулмж өндөртөө өөртөө одоо хүндрэхгүй одоо гүүж ахт саад болохгүй тийм ээ. Ийм хоол руу одоо шилжсэн байх шаардлагатай. За нөгөө усныхаа шингэнийхаа дутагдлыг одоо 2-3 хоногийн өмнөөс нөхчих шаардлагатай. 2-3 хуваагдж байгаа. 42 км-д 7 цагаас 21 10 8 30-аас тэгээд 5 км нь 1 цагаас гэдэг юм уу. Тэгээд ийм гараа өөр болох тэр хүмүүс нөгөө тэрийг мэдэхгүй хитрхи өглөө нэг бол ирчих үе бүгдөө тийм ээ. Тэгээ би ядраагаад эсвэл нөгөө хоцорчих үе. За энэ тал дээр бас сайн анхаарах хэрэгтэй. Саран чулуун гишүүний хувьд одоо олон марафонд гүйжсэн хувь туршлагаасаа хувцсан дээр эмэгтэй хүн ер нь ямар байдлаар бие дэвтэйхэн хувцлвал зүгээр байдаг вэ? Тийм. Яг нөгөө манайхан бас жоохон гоё харагдах гэж олон юм хэрэгэлдэг. Тийм яг хамгийн гол нь амьсгалаад одоо ингээд би хүлэрхөөр одоо ингээд бид нар нөгөө пульсээ үзэхээр жишээлбэл биеийн жингээс хамаарат би бол нэг байнгын 130-аас дээш байвал миний хувьд гүйлт болчих жоохоо ингээд би ингээд хүлэрсэн юм шиг мэдрэмжтэй байх үед тэр бол гүйлт. Тэр нь гадны өөр хүний нүдэнд гаднаас алхаж байгаа юм шиг харагдаж болно. Зөөлөн шогшоод байгаа юм шиг харж байна. Гэтэ өөрөө өөртөө бол нөгөө пульс нь байнгын юм биеийн нэг юм халуутсан мэдрэмж өгдөг шүү дээ. Тэр бол яг одоо анагаахын хувьд бол гүйлтийн спортын хүнд өгж байгаа мэдрэмж гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг авж байгаа хүн чинь арьсан ийм одоо амьсгалдаг юм хөцөд өмсөхгүй бол маш их хүлэрдэг. Тэгээд дээрээс нь салхитай үед бол нуруунасаа жиндээд даардаг ийм асуудал байдаг. Тэгээд тэр нь аюул чухал эмэгтэйний хувьд. Одоо энэ таны амьсгалдаг хувцас. Яг одоо нэг зөөлөн юу вэ? Тийм эмэгтэй хүмүүсийн нэг проблем бол нөгөө наранд их гүйхээр ингээд пад гаралцдаг байхгүй. Харин тэрнээс гүйж байгаа бор байгаа юм шүү. Тийм бор яаж хамгаалах вэ? Ингээд гүйдэг хүмүүсийг хараас мэдэгдэн ингээд бор өнгөтэй юм шортноос доошоо бор гэж цагаан. Тэгэхээр эмэгтэйчүүд бас ийм нарны эсрэг ингээд тэгснэ намын тас тургасан ч борлоо. Тийм болохоор ингэж иймэрхүү юмуд хэрэгэлдгийн гүйлт бол ер нь эрдэс бас нэлээд алдаа. Тэгэхээр гүйж байгаа хүмүүс үзэгнэ шүүс. Банан хоёрыг бол банан хоёрт бол найзлах хэрэгтэй. Яг бол шүмэс татдаг. Эмэгтэйчүүдэд их байдаг тэр үзэгдэл нь. Тэгэхээр тэр нөгөө кали натрий зэрэг эрцээ аваагүй тул. Гүүж явах үедээ одоо техникаа яаж зөв хуваарлах уу? Хэдийд хурдан авах уу? Хэдийд илүү зөөлөн гүйх үү гэдэг зөвлөгөө авмаар байна. Манайхаа одоо туршлагагүй хүмүүс бол тий гараанаас гарахтаа л хамаг хурдаараа гарчих гадах шиг анзаарагдаад байдаг. Холын гүйлтийн спорт яг онцлог хүчээ зөв хуваарлах гэдэг бол хамгийн чухал. Энэ дээр бол ихтэй яг өөрийнхөө нөгөө урд нь одоо гүүж дасгаж бэлтгэл хийжсэн тийм ээ. Одоо километр цаг норматив тэрийгээрэл яг тэрнийхээ дагуу л яг тэмцээнд яг оролцох хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө яг гараан дээр нөгөө их дуу хөгжим тэгэл олон хүний нөгөө сэтгэл хөөрл энэ дээр нөгөө контрол алдангуудаа бууд уграад гаргахлаар ерөөсөө хар хурдаараа гүүгээд ингээд их 1 км энэ ингээд гүүчдэг. Тэгэнгუут нөгөө өөрийнх нь нөгөө нөөцн тийм ээ дуусч штэ. Тэгэхээр энэ дээр бол маш сайн анхаарах хэрэгтэй. Хүчээ зөв байрлаж яг өөрийнхөө нөгөө бэлтгэжсэн бэлтгэлийн дагуу төлөвлөгөөний дагуу яг нөгөө өөрийнхөө хувийн стратеги төлөвлөгөөнийхөө дагуу л явах хэрэгтэй. Тэгэхгүй бол хамаагүй сэтгэл хөдлөлөөр мэрэгжлийн тамирчдыг хурдан гүйж байгаа хүмүүсийг дагж ингэж гүүх нь бол одоо эрсдэлтэй гэж одоо зөвлөх хэрэгтэй. Ихэнх нөгөө гүйлтийн бэртлийн ихэнх нь гараан дээр байдаг. Одоо нөгөө шамбаралдаа зэрэг бундуур орж цогцох гэдэг. Марафоны спорт дээр юм соёл байгаа. Мэргэжлийн тамирчид бол хамгийн одоо тухайн тэмцээнд орж байгаа хамгийн өндөр зэрэглэлийн тамирчид урдаа зогсох хэрэгтэй. Тэгээд одоо гүйдэг нөгөө цаг шүү дээ. Тэр цагаас хамаарат арай одоо мэргэжлийн тамирчдын дараагийн левелийнх нь 10 игнэн зогсоо. Тэгээд тэрийн 10 игнэнд нь дахиад тэрнээс дараа тэр нь өөрөө гүйж байгаа босод нөгөө хурдан хүмүүсийн замыг төлөвлөсөн пэйсийг алдуулахгүй тулд зохион байгуулахгүй тийм. Тэгэхээр энэ бол аюул чухал. Тэгэхээр угаасаа л бэлтжсэн хурдаараа л яваараа л гэдэг. Тэгээд гүйлт бол уралдаан биш. Марафон бол уралдаан биш.
Марафон бол одоо тэмцээч бас биш. Тэгэхээр зүгээр нөгөө биеийнхаа химиг ингээд хөлөрсөн тэр халуун хэмд нь хэр удаан барьж чадахын л одоо юу ахгүй спорт ахгүй. Тэгэл чи өөрөө биендээ авах юм аваад дуусчаа. Тэгэхээр яг манайхан заавал ингээд уралдах гэдэг уралдаан гэж ойлгоддог байхгүй. Хажуудынхаа өнийг харуулна. Энэ жил 42 км-т. Тий, би одоо 42 км-д орохоор бэлтгэсэр бол та яагаад гэж. Хиддгээ байлаа гэдгээ. Одоо 42 км дээр нь Улаанбаатар марафонд би одоо нэг 5 6-га оролцож байна. Тий, 3 удаа 2 дугаар байрт орж исэн. Нэг Кен Тамирчин харин Кен Тамирчин төрүүлээд нэг удаа бүр Кен Тамирчинтэй бүр яг ингэ нэг чээж хийгээд бүр яг туулсан дээр ингэ чээж хийгээд ингээд унаад орж исэн. Тэгээд харамсалтай тийм юу байдгийг. Тэгээ одоо энэ жил Улаанбаатар марафоноор бол төрүүлэл зорилготой юм тий. Таныг балиашигдал байж ий да. Төрүүлэхийн төлөө гэж. Тийм. 42 км-ийг таны хувьд хэдэн цаг? Миний хувьд 42 км-ийг 2 цаг 11 минут. 2 цаг тасралтгүй юм. Энд чинь дэлхийн рекорд байхгүй. Ер нь бол хамгийн хурдан нөгөө өндөр 42 км гэдэг чинь морь бас 40 км дурлалдаг. Морь чинь 26 км-д орлоо. Өө Хүн бол 42 км. эндээс надаах орох. Тий. Төв аймаг руу орох. Төв аймаг. Тий, Төв аймаг. Тийм. Арга цаг. Ер нь бол хүний одоо яг хязгаарын байж байгаа хэмжээ юм байна гэдэг тий. Гол нь энэ хүмүүс чинь зогсохгүйгээр гизэндээ одоо байгаа тэр тэжээлээрээ хоол ундаараа тасалтгүй гэж байгаа байхгүй. Эдгээр юм балгуулан ганц нэг 5 граммаар нь юм балгадаг байх уснаас баг жохон тий. Бас яг энэ нэг юугаад бас зөвлөгөө маягаар сэлчмээр юм билээ. Нөгөө хүмүүс нөгөө одоо яг нөгөө Улаанбаатар марафон яг дөхөөд ирэхтэр амар их юм асууж байгаа. Ягаад гэхээр нөгөө та хэд одоо юу хэргэлдгийг уудгийг одоо юу яах ёстой вэ? Тэр чинь бид нар уугаад гүйж. Юу уухаараа холгүй гэдэг. Одоо яавал бараг л одоо тантай оролдох хэвчээ одоо хурдан гүүхүү гэд энэ нөгөө хүмүүсийн нөгөө нэг ойлголт нь жоохон нөгөө хүмүүс яг нөгөө нэг гүүгээд би энэ халаад ирэхтэр усыг нөгөө яг тэр нөгөө гişвэлсэн шиг нөгөө ихэхээр балгаад ирэнгуут нөгөө чинь сайн зүд биш буруу руугаа эргээд бүр хүндрээд ингээд юу яж байгаа. 5 км 10 км-д гүүж байгаа хүмүүс бол нэг дундаа 1-2 юм ус балгаал гүүгээд ирэхэд өөртд нь тэр зайг дуусгаад ирэх хангалттай хүч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс нөгөө өөртөө идэхгүй одоо та нар ямар одоо бид нар нөгөө 42 км гүйж байгаа ч тодорхой хэмжээний одоо сүүлийн үед одоо нөгөө гişүн нийслээ нөгөө түрүүний нөгөө кальц магний энтри чинь нэгтгээд жели гэдэг юм спорт бүтээгдэхүүн гарцсан. Ийм нөгөө нэг л балгадаг. Тэд нар чи бид нар 20 км 30 км дээр очиж нэг балгаад тодорхой хэмжээний энерги хангамжаа нөхөд 42 км-ыг дуусгахын тулд тэрийг мэрэгжлийн тамирчид тэгж хэрэглэдэг байхгүй юу? Бид нар нөгөө бид нар нэг банан хахад болно заяа. 5 мавд гүйж байгаа хүмүүс бол 5 бананаар бол чор хэрэггүй биш үү? Яг тэрийг нөгөө хүмүүс чинь нөгөө маасраа ойлгоод энэ л өстө 5 км-д гүйсэн ч баг энийг нь бүгдийг би хэрэглүүл баг хэрэгтэй мэн гэдэг хандлагаар ингээд хандаад байгаа. Энэ дээр яг энийг яг зөв ойлголттой тийм ээ. Та бараг 21 40-т гүйж байгаа хүмүүс харин тодорхой хэмжээний тэр зүйлүүдийг хэрэгжилж болно. Энэ дээр бол анхаарах хэрэгтэй. Тэр энерги ундаас ч айгүй аюултай байхгүй хүний зүрхэнд. Тийм. Пүүз за нөгөө гүйлтэн гэсэн пүүзэл сонгох хэрэгтэй байх тий. Ер нь юун дээр анхаарах хэрэгтэй лээ. Би бол хуучин пүүзэл өмснө. Яг бол энэ хүл дэвтэйхэн. Тэгээд миний бүх гიშгэх хазаахтар энэ бол яг тохиромжтой. Шинэ гой пүүзүүдийг бол ер нь бол марафон дээр бол хуучин өмс даатсан пүүзэл өмсөхийг зөвлөдөг юм билээ. За баярлалаа. Ерөнхийдөө зөвлөгөөгөө өндөрлөе. Хамгийн сүүлийн асуултаа одоо гүйдэг хүмүүсээс тэр гүүгээд барианд орох мэдрэмж ер нь гүйлтэй спорт хүнд ямар мэдрэмж өгд юм бэ? Би ч одоо гүйдэггүй болохоор ер нь яг ер нь бол за тамирчин хүмүүст бол мэдээж барианд орох. За мэрэгжлийн тамирчид бол одоо уралдаж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг төрүүлээд гэдэг юм уу ямар ч байсан ялангуяа 42 км яг ингээд дуусгаад яг барианд орж ирэх тэр мөч бол яг өөрийнх нь яг тэр яг өөрөөрөө бахархах ч гэдэг юм уу те яг тэр өөрөө чадлаа би яг энийг ингээд энэ одоо энэ темп энэ хүнтэй уралдаад энийг ялаад юм уу чадлаа гэсэн тэр мэдрэмжийг авах бол угаасаа ер нь бол тамирчин хүний хамгийн одоо тэгээд гоё мэдрэмжтэй. Тамирчид бол энэ мэрэгжлийн тамирчид ч юм бол уралцаад те өөрийнхөө одоо нөгөө бусад тамирчдын дээр яг чинээсээ уралцаж байгаа байхгүй. Бид нар шиг одоо энгийн хүмүүс бол марафонд гүүн гэдэг бол үнэхээр сорилт учраас нөгөө марафоноо дуусгах чадчих. Надад бол бүр одоо марафоноо дуусгаснаа л аюу тум гавьяа байдаг. Тэгээд
марафон дуусгаад нөгөө барины зурус руу ингээд орохоор нэг юм өөрийгөө ингээд нэг ээж дээрээ бөөлж чад хөрхөн ингээд тэрээд авдаг шүү дээ. Яг нэг хүн намайг ингээд өөрийгөө тэрч авч байгаа юм шиг тийм гоё мэдрэмж төрдөг. Яагаад тэгэхээр тэр марафонд орохын тулд дор хаяж би 6 сар бэлдэж 3-аас ер нь 6 сар бэлддэг. Тэгээ тэр бэлтгэлийнхаа үр шимийг үзэж байгаа гэдэг учраас ёстой сайн байна гэж өөрийгөө тэрдэг тийм гоё одоо мэдрэмж өгдөг. Хүүхэд насаа тэрч авч байгаа юм шиг гэдэг юм уу? Мөрөглөж байсан шиг мэдрэмж авдаг. За баярлалаа. Тэгээд 2 хоногийн дараа болох марафонд нь амжилт хүсье. За төрүүлнэ гэдэгт нь одоо найдаа захын машгаас сууж байгаа баг шиг. За хичээнэ. За амжилт хүсье. За баярлалаа. Хүмүүс бол ингээд нөгөө гүүхэн гэхээр ингээд аюу гоё хувцсан хүмүүс бол нэг мурална гэж бодоод байдаг. Тийм хэрэггүй. Одоо начиг ч гэсэн ингээд одоо жин нэмсэн байсан ч гэсэн хамаагүй хэрэг одоо өөрөө чинь биеинд булчин чинь дурсамж булчингийн чинь мемори гэж юм байгаа. Тэгэхээр буцаад өөрийгөө босгоод өстөд тий ингээд зулгааж агаад алхах юм уу ямар нэгэн байдлаар спорт хийгээч л гэж уриалах гэдэг одоо 100 болж байгаа. Тэгээ тхийн тулд ингээд санаа зовох ерөөсөө хэрэггүй. Яг тэр байгаа одоо нэг алхах ч л өөрөө эхлэл байгаа байхгүй. Тэгэхээр энэ Улаанбаатар марафон хүмүүст гэж алхах эхлүүлэх юм урам зоригийг өгж байгаа ийм гоё арга хэмжээ учраас энэ марафоноор далимдуулаад одоо би бол марафоноор далимдуулж буцаж босож ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн шиг одоо начиг буцаад өөрийнхөө зорилгоо олон жил бодож явсан зүйлээ эхлүүлээсэй гэж бас одоо хүсэж байна. Гэтэ мэдээж бие бодоод тэгээд жаргаад алхаарай. За. Танд амжилт хүсье. За төрүүлэн шүү та. Баярлалаа хичээнэ. Баярлалаа зөвлөхөө. За.